Туркийн алдарт LC Waikiki брэнд Монголд 2 дахь салбараа нээлээ. Брендийн Монгол дахь аль биесны онцгой эрхийг BDF International компани эзэмшиж, доктортой үйл ажиллагаа явуулж, дотоодын худалдааны салбарт бодит хувь нэмэр оруулж эхэлжээ. Анх Франц улсад байгуулагдаж хожим Туркийн үндэсний брэнд болон дэлхийн 60 гаруй орнд салбартай LC Waikiki брэнд Монголын хэрэглэгчдэд хүмбэр сайхан хувцлах эрхтэй урайг хүргэхээр 2024 оны 11-р сараас эхлэн аль биесээр орж ирсэн. За шинэ салбарын нээлтээр дамжуулан тус брэнд Монголын зах зээлд илүү хүртээмжтэй өргөн сонголт бүхий үйлчилгээ үзүүлэх боломжтой болжээ. Загварын хувьд айгүй тийм европлог тэр суур шинж чанар нь байдаг учраас монголчуудын нөгөө нэг стил, хэв маяг, биеийн галбар эднэрт айгүй их нийцтэй юм шиг санагддаг. Хоёрт болохоор материалын чанар эднэр нь айгүй сайн. Тэгээд ер нь угаалгын эдлэгээ даах одоо нэлээд удаа угаагаал нөгөө юмнууд ч ганцдаг, бөөсцдөг гэдэг юм тэр нь харьцангуй даадаг. Сая хүртэл нэг харилцагч маань ингээд Туркид сурдаг байсан, ажилладаг байсан хүн маань LC Waikiki-ийн пижакыг өмсөө 4 жил алсан яагаачгүй гэж явчихлаа. Тэгэхээр чанарын хувьд бол айгүй дэжгүй байдаг. Яахад бид нар хөдөөний ус байхгүй юу? Хотод орж ирчихээн тэгээд тааштай хаштай гуцсанаар хайгаад гоё шин дэлгүүр болтол юм бүхэл байж. Гоё мал нэгтчиж тэгээ юмнууд гоё юм болчихжээ. Хувцсуудын саяд эргээд тойруулаад үзэхэд нэлээд олон шилэлэг, загварлаг ажгүй санагдав. Иргэдийн хэрэгцээ хэрэглээнд нийцсэн олон улсын брэндүүд дотоодын зах зээлд илүү ойртож угаад хэрэглэгчид